За би 2013-аас 2017 оны хооронд Хилийн ТЭК 245 дугаар ангийн захирагчийн нэг дээгүүр орлогч таван дараагаар ажиллаж байсан. За миний хувьд бол Хилийн албаны мэргэжил эзэмшээд хилчин болж явсандаа бол их хөв зай гэж боддог. Ягаад гэхээр энэ Хилийн албан маань өөрөө хийморлог олон сайхан хилчдийг төрүүлж өсгөж хүмүүжүүлж төлөвшүүлдэгээрээ бас сайхан хиймэрт алав. Тэр энэ олон сайхан хилчдийн дотор багтаж тэд нартай бас хамтран улсынхаа хилийн халдшгүй дархан байдлыг хангаж явсан маань бас миний нэг бахархал юм да. Хил хамгаалах байгууллагад нэг 20 жил ажиллах хугацаанд бас нэгэн үе улсын хилийн хэсэгт албаг мөрөг гүйцэтгэх аз завшаа надад тохиосон. За энэ хугацаанд бас тийм олон сайхан ирчүүдтэй, олон сайхан хилчдтэй, улс нутгийн сайхан 100 олонтой бол 4 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж Монгол улсын тусгаар тогтлын баталгаа болсон улсын хилийн халдшгүй дархан байдлыг хангах албанд бол зүтгэж явсандаа бас миний амьдралын бас сайхан олон дурсамжуудын нэг болж үлдсэн. За Хилийн ТЭК 245 дугаар анги бол байгууллагадсаас хойш 40 жилийн түүхийг бүтээхдээ олон шилдэг хилчдийг бэлтгэж ирсэн бол баялаг түүхтэй анги гэж би ойлгодог. За улсын хилийн хэсэг бол Монгол улсын бусад хилийн хэсгийн цагийн байдлуудыг харьцуулахад бол нэлээд онцлог. За энэ юугаараа ялгаатай вэ гэвэл Монгол улсын хэмжээнд гарч байгаа хилийн зөрчлүүдийн дийлэнх хувь нь тус хэсэгтээ үйлдэгддэг бөгөөд тухайн орон нутгийн тухайн хилийн хэсгийн байгаль цагуурын нөхцөл нь эрсдээс уур амьсгалтай гэдгээр бол нэг талаараа албанд хөндөр бэрхшээлтэй боловч нөгөө талаараа тэнд албааж байгаа хилчдийн ирчүүдийн шансыг сорьсон тэнд албааж байгаа офицер ахлагч нарын бол мэрэгшүүлэхэд бол их давуу тал болдог гэж би боддог. За миний хувьд бол тус хэсэгт тэртээ 1999 онд Хилийн сургуулийн 4-р курсын сонсогч байх үед намар ирээс Хилийн операцид оролцож явсан үеэс бол тус хэсгийн онцлогийг бол мэддэг болсон. Энэ улсын хилийн хамгаалтын үрдэн нь мэдээж тэнд албааж байгаа офицер ахлагч цэрэг дайчид энгийн албаагчдын бэлтгэлжилтээс ялангуяа офицер ахлагч нарын ур чадвараас ихээхэн шалтгаалдаг учраас миний ажиллаж байгаа цаг үед бол тухайн албаагчдын ур чадварыг дэвшлүүлэх, бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, шуурхай байдлыг хангахд бол чиглүүлэн ажиллаж байсан. Ялангуяа манай штаб офицер ахлагч нарын тактик сэтгэлгээг хөгжүүлэх, тухайн цагийн байдалтай нийцж ажиллах, бэлтгэлжилтийг сайжруулах зорилгоор хэсэгчлсэн болон штабын нэгдсэн даатгалуудыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг байлаа. Мэдээж штаб дээр боловсрон дээр штабын дадлага сургуулийн үр дүнг газар орон дээр турших зорилгоор хилийн ставууд дээр, хилийн ставуудын уулзвар дээр за хөрч зэрэглэлийн хилийн отрядуудаа хилийн ирлийн сургуулийг бол газар орон дээр зохион байгуулснараа бас нэг онлоор олсон мэдлэгээ офицер ахс нар газар орон дээр туршиж үзснээр бол албаны үдэнд бол шууд дүүлэлдэг байсан. Ялангуяа хилийн заставын дарга орлогч нар залуу офицерууд бол албандаа мэргэшигт бол эдгээр сургуулиудын үрдэн их нөлөөсөн гэж би тухайд дүгнэдэг байлаа. За мэдээж тухайн хэсгийн албаны үйл ажиллагааны гол үрдэн нь бол улсын хил хамгаалтаас шалтгаалдагт бол улсын хил хамгаалтын үрдэн дэвшлүүлэхийн тулд орон нутгийн засаг захиргаа, хилийн сумдын засаг даргын тамгын газрууд, орон нутгийн арга идэгчтэй нягт хамтран ажиллах, ажлын үйлдэл хангахд бол мөн чухалчилдаг байлаа. Улсын хилийн гадаад цагийн байдал нэлийн өрнөлттэй байдагт бол Оросын холбооны улсын хилчдтэй хамтран ажиллах, хилийн тодорхой хэсгүүдээр цагийн байдлын өрнөлттэй үйлрэлүүдэд хилийн тусгай ажиллагаануудыг хамтран зохион байгуулснаар бас тодорхой үүдэнд хүрч байсан. Оросын холбооны улсын талдаа хамтын ажиллагааны хүрээнд
зохион байгуулсан хамгийн гол ажил бол 2015 онд Гуйжид дотоод хэргийн яам, Хилханбаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, за Увс Баяуулгийн Завхан аймгийн засаг даргын тамгын газрыг оролцуулаад Оросын холбооны улсын Бүгд найрамдах Тухайн улсын засгийн газар, за тэдгээрийн Хилханбаалах байгууллагын бүрэлдэхүүнийг оролцуулсан хамтарсан зохион зөвлөгөөнийг зохион байгуулж байсан. За эдгээр зөвлөгөөний ач холбогдол нь юу байсан бэ? Улсын хил дээр үлдэгдэж байгаа малын хулгайн зөрчлийг бууруулах, за гарсан зөрчлийн шийдвэрлэлтийг шуурхаа хангах, за хоёр талаас хулгайд алдсан малыг эрен сурвалжлах, ирж олох, тэрийг эцэст нь хөдөөдөг өгөх замаар иргэдийн хохирлыг барагдуулах чиглэсэн зөвлөгөөнийг зохион байгуулснараа бас тухайн үед хилийн зөрчлийн шийдвэрлэлтэд тодорхой үр дүн нөлөө үзүүлсэн. Ялангуяа хоёр улсын засгийн газар хоорондын хэлцээрийн дагуу байгуулагддаг хил дамнан хулгайлагсан малыг эрен сурвалжлах, эцэд нь буцаа олгох хамтарсан комиссийн ажиллагаа бас нэлээд эрчимжсэн, хоёр талаас ойлгогдсон тийм үр дүнгууд бол тухайд харагдж байлаа. Миний офицер хүний хувьд бол хувь хүний хувьд улсын хилийн хэсэгтээ нэгэн үе алба хаасандаа бол энэ хилийн албаны үндсэндээ амьдралын академиг бол төгссөн гэж би өөрөд хувьдаа дүгнэж явд юм аа. Тэгэхээр улсын хилийн хэсэгт алба авах хугацаанд бас хамтран ажиллаж нэг зорилгын төлөө зүтгэж байсан сайхан хамт олон байснаар бас дурсаж явд юм аа. Тэдгээр дундаа ангийн захирагчаар ажиллаж байсан Адежавын инктер хурандаа байна. Штабыг шин хилхамгаалтын шин арга тактик боловсруулахад штабыг шин зүйл бүтээхэд, шинээр сэтгэхэд, өргөн хүрээнд сэтгэхэд бол одоо байнга хөтлж явдаг. Тийм байхыг шаарддаг. Штабын шуурхай байдлыг, штабын тооцоотой байдлыг, штаб хилийн цагийн байдлыг зөв үнэлж одоо захирагчийн шийдвэрийг оновчтой гаргахад нөлөөлөх хүчин зүйлүүдийг бүрдүүлэхийг тэв шаарддаг. Бүтээлч ангийн захирагч байснаар бол надад бол сайхан дурсамж болж үлдсэн. За мэдээж анги байгууллагын тарих зөрөх болсон штабыг одоо ямар офицеруудад алба хааж байсан, ажиллаж байснараа бас ажлын гол үзүүлэлт үр дүн гардаг. За энэ утгаараа миний өдөрж явсан тусангийн штаб бол академи төгссөн. За Хилханбаалах байгууллагад олон жил ажилласан туршлагатай офицерууд алба хаадаг байлаа. Энэ тусангийн одоо гол ажлын ачааг үүрэхэд тухайн хилхамгаалтыг одоо оновчтой зохион байгуулахад тухайд ажиллаж байсан штаб офицеруудын энэ ангийн бүх офицеруудын оролцоо хүчин зүтгэл бол маш их байсан гэж би боддог. За штаб офицеруудаас бол хилийн албаны тасгийн даргаар ажиллаж байсан Мөнгөн Шагаа, за мөн дараа нь Эрдэнэбаярын Минд баяр, хилийн албаны орчуулагч байсан одоо Мөнгө төрийн Тэмүүлэн гэдээ бас хилхамгаалтын тактик сэтгэлгээ бусдаасаа ондоо бүтээлчээ сэтгэлэг офицерууд тэр хилийн албаны тасагт ажилладаг байлаа. Шалган нэвтрэх албыг бас тухайн цаг үедээ тухайн цагийн байдалтай уялдуулан зохион байгуулах бас тухайд шалганы даргаар ажиллаж байсан Шархуугийн Алтан гэрлийн оролцоо бас тэний бүтээл маш их байсан гэдгийг дурсахын зүйтэй байх. За мэдээж одоо офицер ахс нарыг бэлтгэдэг цэрэг дайчдыг сургахад сургалтын тасгийн офицеруудын идэх зүтгэл тэдгэрийн хөдөлмөр бас тодорхой байр суурийг эзэлдэг. За сургалтын тасгийн даргаар ажиллаж байсан Дандан давгийн Дугууржав, за Талигч Бямбагийн Пүрөвдорж, Сэдэн нам гэдээ бас шилдэг офицерууд энэ тасагт бас ажилладаг байлаа. Хилхамгаалтыг удирдахад мэдээж удирдлагын холбооны үүрэг асар их тэний шуурхай байдал, мэдээний шуурхай байдлыг хангахад одоо мэдээж манай холбооны тасгийн офицеруудын тэнд ажиллаж байсан ахлагч нарын одоо чадвар, тэдгэрийн одоо хөдөлмөр, тэдгэрийн
бүтээц сэтгэлгээ бас миний дурсамжид одоо хүртэл тодоос тод байдаг. Холбооны тасгийн дараагаар ажиллаж байсан Инкбатын Батэрдэн за инженер реализц Эрдэнэбаатарын үүр цайх гэдэг бас хил хамгаалалтын техник технологиг одоо шинэ техник технологиг нэвтрүүлэхэд байнга судалгаатай байдаг, байнга одоо бүтээлжээ сэтгэж байдаг. Хил хамгаалтын холбооны шуурхай байдлыг хангахын тулд одоо байгаа нөөц болцоонд тулгуурлаад байнга тэр техник технологийн хөгжлийг хангаж байдаг тийм сайн бүтээлч офицерууд байсан. Бусад отрядуудаас одоо хамгийн ихэнд үүсэл нь одоо тусгай отрядад анх үүсэл нь тавигдж байсан тусгай томилгоод бүлэг байлаа. За энэ тусгай томилгоод бүлгийг мэдээж өдөр шөнийн альч нөхцөлд цаг үеийн ямар ч нөхцөлд улсын хил дээр одоо үүрэг гүйцэтгэх бэлэн одоо тусгай томилгоод бүлгийг энэ ангид бол тухайд бүрдүүлсэн байлаа. За энэ тусгай томилгоод бүлгийн дараагаар ажиллаж байсан одоо хошууч Нанзалт Доржийн Адарсан тухайд хошууч байсан. За түүний орлогч Төрөмгөлн гэдэг офицерууд тэнд албаадаг одоо 10-аад гэрэтгэлчдийг сургах, тэдгэрийг чадваржуулахад тэдгэрийг одоо улсын хилийн аль ч хэсэг дээр аль ч цаг үеэрд одоо үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалтай байлгадаг. Тэдгэрийг улсын хил дээр үүрэг гүйцэтгүүлж чаддаг тийм мундаг офицерууд байлаа. Эдгээрээ бас өргөлж бахархаж явд юм аа. Тэгээд хил хамгаалах байгууллагад ажиллаж байсан үеийн Ахмад хэлчид одоо ажиллаж байгаа офицер ахснаар сэрэг дайчид, гэрээт хэлчид, энгийн албаагчд болон тэдгэрийн гэр бүлд хил хамгаалах байгууллагын 90 жил Хилийн Тэг 245 дугаар ангийн 47 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ эрүүл азар жаргал, ажил амьдралд нь өндөр бүтээлтэй байхыг хүсээрээ.